Юу бичлэг эхлэх гэж нэрээ өстө нэрээ 5 6 жилч болсон ер нь. Миний эхлэлтээр яг нэг юм зууралддаг яг тэр чигээр идэхгүй юу. Одоос нүднээс нүдрүүс орцсон юм. Зөөж гараа. Зяа жоох уйлчихлаа. Нэг нүднээс юм авал нөгөө нүд рүүгээ мөрөлчдгээс. Ёо ямар хэцүү юм бэ? Том нүдтэй. Ингээл өөрийгөө хөөргөр балаараа сууж итэл угаасаа яг хаваршаад байгаа байхгүй. Зөөж гараа ёо. Ёо нүд рүү энэ нэг нэгээр ээлжилж юм орох юм ядраад яг бичлэг хэлэхээр л нүд рүү юм орохоо бодд юм аашаа. Манайхаа юу айцгаан та эдийн өдрийн мэндийг хүргэе. RD Energy YouTube channel-ийнхаа ээлжид бичлэгтээ та бүхэн минь тавтай морил. Өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээрээ хүн болгонд тохиолддог бараг 100-ны бараг 99.9% нь тохиолддог зүйл байгаа. Тэр нь болохоор стресс гэдэг нэг гоё асуудал байдаг штэ. Биднэрт одоо стресс, depression, тэгэл нөө burnout болдог гэл. Тэгний тухайд би ингээд мэрэгжлийн зөвлөгөө өгөхөөс илүүтэй яг өөрийнхөө туусан надад стресс тохиолдохоор би яаж түүнийгээ даван туулдаг энгийн талаас нь маш их тайлбарлах гэж үзэж байгаа. Стресс гэдэг зүйл нэрээ хог худалч хүнд бол яг миний одоо баг best friend болж ийн гэж хэлэх юм аашаа тий. Бараг стресс хаяа заримдаа ч ингээд харахаар стресстгүй өдөрч гэж баг байхгүй болдгийм байна л та. Одоо ингээл 9 to 5 өглөөнөөс орой болтол ажилдаа явбал тэгээд буцаж орой хурж ирээл нөгөө нэг одоо бичлэг хийдэг ч юм уу те ингээд ил мэйл одоо сошиал медиагаа хөтлөх гэл тэр бол миний бас нэг өөр ажил болчихж байгаа. Кичнээн би хийх туртаа ч гэсэн. Тэгээ нөгөө талаар болохоор бас ингээл жимдээ явна өөрийнхөө эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй, хөдөлгөөнд асуулт хөдөлгөөн хийх хэрэгтэй энэ төр гэл тэр мөр ингээл хариуцлагатай байх юмнууд айгүйх байдаг байхгүй өдөр болгоо. Амар их юм толгой дотроо төлөвлөжөөд яг төлөвлөлт гээд ингээд бичээд календар малан дээр төлөвлөлж дэвтэр дээрээ бичээд яваад байдаг ч гэсэн хаяа одоо өөрийнхөө хийж чадхаас илүү их зүйлийг төлөвлөж биччихэнгүүтээ тэрийгээ ингээд нөгөө нэг цаг хугацаанд нь багтааж чадахгүй болохоор бас айгүй стресстэй гэдэг хүн баггүй юу. Миний стресс амар хурдан ирдэг бас хурдан явдаг. Эхлээд ерөнхийдөө зүгээр миний анзаарснаар заяа одоо Америкт ирээд эхний 3 4 жил бол яг хичээл ном минутэрэ гэж хийгээл нэг юм те go with the flow амар гоё амар тайван яваал. За тэгэл яг юм ажлын талбар дээр гараад ирэнгүүт зардлуудаа мөнгөөрөө олоод нэг амьдрал жоохон нохлогдоод тэрхээр нэлээ стресс сэтгэл юм байна л та. Тэгээд ингээл байр хоол моол ингээл бүх юм яг миний толгой дээр бас буугаад ирсэн чинь нэлээ одоо стресстэй ч эхэлсэн мөлий. Тэгээ анх болохоор би стрессээ ерөөсөө танихгүй энэ ч нас таних гэж нэлээ цаг хугацаа ордог юм байна заа юу. Ингээд хаяа айгуу сон ингээл mood swing хийгээл гинт happy болол гинт байжснаа уйлж муулаад тэгснэ гинт байжснаа бүх хүмүүсийг үзэн яддаг ч юм уу те. Тэгэл байжсэн амар happy болол бүх хүмүүс хайртайгаа илэрхийлэл ингээл амар их mood swing гэдэртэй ингээл байдаг байсан хгүй те. Би эхний ээлжинд энийг нөгөө нэг энэ Сиэтлд байхдаа цаг агаараас боллоо. Одоо vitamin D ингээл дутлаа мутлаа энэ төр гэл амар их тэгдэг байсан. Гэтэ энэ яг үүндээ нэг айгүй их зүйлийг нэг доор давхар хийх гээд хариуцлагатай байх гад ингээд хариуцлага ингээд нуруунд дээрээ өөрчөд би ч бас нэг дүүмүүдийн хамт амьдардаг байсан. Тэгээ ингээд дүүгийнхаа өмнөөс санаа зовно ингээд баг миний эргэн тойронд байгаа бүх хүмүүсийн өмнөөс амар их санаа зовж ингэж өөрийгөө ингэж ментally тархин дотор айгүй стресстэй хүн байсан байгаа хгүй. Тэгээд тэндээс ингээ үүдээд нөгөө стресс гэдэг зүйл ингээ зовнил олоод тэгээ зовнил гэдэг нь болохоор одоо ингээд яг одоо байгаа зүйлдээ санаа зовох биш ирээдүйд юу болох вэ гэдэг зүйл дээр амар их санаа зовдөг болчдөг юм байна л та. Тэгэхээр ингээд болоогүй байгаа тэгээ түүнийхээ төлөөрөөс үйлдэл аваагүй байгаа зүйлийнхаа тухай айгүй их санаа зовж эхлээд тэгээд тэрэндээ стресстэй эхлээд баг болж байгаа өнөө маргааштай болж байгаа юм шиг те тэрэндээ стресстэй эхлээд тэгснэ ингээ стресс нь удаан даймжууд явахаараа тэр нь anxiety болдго юм байна зэ одоо ингээ сэтгэл зовнилын өвчин гэж би орчуулах юм байна монголоор. Тэгээ anxiety бол баг стресснээс хамгийн новшин гэж би хэлмээр нь жоохон муухайгаар хэлэх юм бол ягаад гэх юм бол за стресс бол ингээл гэл бухимдаал ингээл ёо гэл ингээл уур нүрээд ч юм уу те ингээл хүн болгон руу уурлах гал ингээд байдаг. Тэгмүүд anxiety гэдэг зүйл бол яг миний хувьд болохоор яг дотроос амар хиддэг байсан зүйл юм байна гэж би сүүлд ойлгосон. Anxiety-хаас цаашаага depression болоод над дээр бол тэгж илэрсэн заяа. Тэгээд depression болохоор одоо ингээд өөрийнхөө хийх дуртай зүйлээсээ хүртэл таашаал авахааргүй болцсон байдаг. Яг тийм үеийг
би хэлж байгаа шүү. Би жишээ нь бичлэгээ хийх дуртай, гадуур гарах дуртай, найз нөхдөдтэйгөө те мар гэл ингээл инээгээл юм яриад ярих дуртай. Тэгтэл тэр минь хүртэл ингээд алга болцсон зүгээр өөрийгөө бусдаас амар их тусгаарлаад isolate хийгээд те нэг юм буланд очиод ингээл ганцаархнаа цонх руу ороод ороод нулимсаа гаргаал, уйлаал эсвэл ажиллаад тарчаад гадаа зүгээр ингээ алхаж явж байхдаа бархирж уйлж мөйлөх ч юм уу те тиймэрхүү шинж тэмдэг харагдаж байсан хгүй те хамгийн сони юм нэ штэ яг тэр нь depression удаан даймжаад ирэхээр одоо depressionтэй дасна гэдэг зүйл бас байдаг юм байна те дасан зогцонгуудаа тэгээ тэрнийхаа дараа burnout болдог нөө burnout юм дэж ингээд бүр ямар ч юу ч хийх хүсэлгүй болдог бүх юмнаас ингээд айцтай болдог би болохоор яг тийм болцсон бүр ингээд нэг юм дотор нэг юм муухай шатаад байгаа юм шиг юм physically ч тэр гадаа амар инээгээл ингээл би ерөнхийдөө нэг тийм амар оптимистик өөдрөг талын хүн тэгээд гадаа амар инээгээл нэг юм байсан мөртлөө дотроос бол намайг ингээл идчихийдэг те тэгээд хүн шинэ хүмүүстэй уулзахаасаа хүртэл би ингээд айдаг салгандаг social anxiety хөдөлдөг яг тийм үе бас надад эсвэл ер нь 2-3 сар бас тохиолдчихсэн үе байгаад байгаа байхгүй юу энэ бүгдээс яг яаж гарсан болон ямархуу аргууд одоо маш энгийн аргууд нь дараа нь бидний амьдралд ингээд зүгээр эргээр нөлөөлдөг юм байна. Тэрийг та хэдтэй яри. Хамгийн түрүүнд болохоор хүн болгон хилдэг бахтай энийг баг бүх мэрэгжилтэнгүүт хилдэг бах. Маш сайн амарч унтах хэрэгтэй, тархиа амраах хэрэгтэй гэдэг юм байна. Тэр нь болохоор өдөртөө 7-8 цагийн маш гоё одоо унтж байгаа тэр унтах sleep тэгээ авах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд хүн чинь стресст орсон, ядарсан байх үедээ унтах цаг нь айгүй нойр айгүй бага авдаг. Тэгснэ ингээ нойрон дутуу яваад ах тусмаа нөгөө нэг стресс, depression ингээд улам цаашаа үргэлжлээд байт юм байна. Тэгээд энэ дундаас миний сурсан хамгийн нэг юм болохоор хамгийн нэг том зүйл нь нойр гэдэг зүйлийг би ерөөсөө алдахгүй юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд 0 алдах тусмаа бид нар өөртөө цаашаа амар их ядарч идэг буруу идэх зуршил руу ордог юм бэлээ. Нойр бага байхад амар их carb одоо sugar байна. Одоо тэр талхтай бидний тэр одоо гуйлын идэх юм ч юм уу те тэд нар ингээд би идмээр санагдаад байдаг. Яагаад гэвэл нойр дутуу байгаа учраас гинтийн нөө crave хийгээл юм sugar чихэртэй ч юм уу гуйлын идэхтэй идмээр байгаа зүйлийг багасгахын тулд тэр нойр гэдэг зүйл амар их чухал. Тэгээ хоёр дахь нь болохоор мэдээж биеийн дах тэр витаминуудыг бас аягуулсан авч явах хэрэгтэй байна. Тэр Seattle-таас ингээл амар их стресстэй байсан шалтгаан өөр vitamin D deficiency орсон байгаад байгаа нөхөрөөсөн байгаа байхгүй юу? Нар нэг их байхгүй 9 сар бороо ордог амар юм бүүдгэр харанхуу сав саарал тэнгэртэй болоод тэгэхээр бүр ингээд тэнгэрлэгөө хараад хаяа бүр ингээд үүл хайгаад байдаг нэг тийм амар сонин бас хэсэг байдаг байхгүй юу? Нилээн сайн ингээд харж судалж юм уу уншиж гуглээр search хийж ижтэй одоо биендээ авах ёстой тэр одоо витаминуудыг асаа авч явах хэрэгтэй гэдгийг сурж байгаа нь тэрнээс. Тэгээд витамин D, витамин B эдэр ингээд уугаад C эдэр уугаад хэлсэн чинь миний mood те одоо ингээд өдөр тутамдаа гаргаж байгаа нэг тиймэрхүү дан харилцаа хүртэл ингээд хамаагүй гайгүй болоод ирж байгаа байхгүй ингээд нэгт нойр, хоёрт витаминууд байна. Гуравт болохоор journal бичих байсан. Бид бодоол байдаг улам өөрийгөө зовоогоод идэг зав. Тэгсэн мөртлөө бичээд эхлэхээр ингээд бүр нэг юм амар гоо сэтгэлээ уудлаад ингээд ярьсан юм шиг. Би чинь бас нэг тийм жоохон trust issue-тэй нөхөр штэ. Ингээд хүнд хамаагүй юм ярих дурггүй, хүнд өөрийнхөө зовлон ярих дурггүй, нэг юм хүнд төвгүүд дурггүй төрлийн хүн баггүй. Тэгэхээр өөрөө өөртөө байгаа стресс, амьдралын нэг тийм чаленжуудыг даван туулчаад тэрнээсээ сурсан зүйлээ би хүмүүст хуваалцахад дуртай болохоос ш өнөөдөр би ингэчлээ, өнөөдөр би найзаа тэгчлээ гэд ингээд нэг юм комплейн хийгээд байдаг төрлийн хүн биш байхгүй. Тэгэнгүүт нөгөө би чинь тэрийг хүнд одоо өөрийгөө ярих дурггүй учраас ингээд бичих шаардлагатай болчих жоохгүй. Тэгээ ингээд бичээд ирсэн чинь өдрөө болгон амар гоё болоодсан. Ингээд 30-30 минутаар бичээл 30-30 минутаар бичээл өглөө болгон босчоод гоё кофе ууж явахтай юм уу те хамгийн гоё мүүдтэй байгаа дээрээ за ингээд өчтөр ийм байлаа ойрын хугацаанд би ингэж одоо мэдэрлээ. Тэгээд энийгээ давхын тулд би одоо ингэх хэрэгтэй юм шиг байна. За би тэгвэл ийм аргыг ингэж ашиглаад үзьеч гэдэг юм уу те ингээд өөртөө ярилцж байгаагаар тэгэж journal бичгээр бас айгуу гоё. Нөгөө талаар нь болохоор одоо ингээд амьдралдаа талархаж явдаг зүйлүүдийн тухай бичих бас айгуу гоё юм бэлээ. Яаж
өмнө нь оюутан байж байгаад энэ хүртлээ ирсэн. За тэгэл мэдээж аав ээжтэй, эргэн тойрныхоо найз нөхөдтэй талархаж гин. Мөн өөрөө өөртөө талархаж гин те. Стресстэй ойр иймэрхүү нэг тийм новшийн мэдрэмжтэй филингтэй байгаад байгаа ч гэсэн яаж би энийгээ давах уу гэд үүнийхээ төлөө би хичээгээ журнал бичиж байгаадаа талархаж гин. Өнөөдөр идэх хоолтой байгаадаа талархаж гин гэд ер нь амьдралдаа болж байгаа юунд ч талархаж жижигхэн юм ч гэсэн талархаж болно шүү дээ. Тиймэрхүү зүйлүүдээ бичгээр ингээд хүний frequency тэрийн peak ингээд амар гой өндөр болгоод ингээд нэг гоё юуны төлөө ч стресстэй байгаа илээ. За ястаа яшгилээд амин биш заяа яшгээд нэг юм хайдаг бас тийм гоё мэдрэмжийг төрүүлүүлдэг зүйл нь болохоор энэ journal гэдэг зүйл бас байгаа. Бас 10 биш ээ 10 амар багт нь 20-30 минут гадаа алхах. Заяа гоё паркт алхах. Зүгээр л ингээл юмнуудаа ажаал нэг чихвч өмчээр одоо ингээд сонсож байгаа л те. Walking meditation гэж бол байдаг интернет дээр 20 минут ч юм уу би зүгээр ажил руугаа 20-30 минут алхаж явахдаа шууд walking meditation хийчихээр ингээд амар гоё нэг юм амьсгалын дасгал масгал тэгснэ ингээл за эргэн тойрны хар өнгнүүдийн хар энэ төр гэл ерөөсөө юм өмнө нь ингээд алхаж байхдаа хизээч анзаарч байгаагүй зүйлүүдийг яг тэр ингээд сонсоод ингээ харахаар бас амар гоё юм тайвширлыг ингээ ойлгодог байхгүй юу. Тэгээд стресст байгаа, anxiety-д байгаа хүмүүс болохоор тэр nervous system-ыг ингээд тайвшруулах хэрэгтэй байдаг юм байл л дээ. Тэгээд тэрэнд болохоор энэ йога, гадаа алхах, гүүх ийм outdoor activities, breathing exercise те амьсгалын дасгалууд эдгээр бас амар гоё нөлөөлдөг юм байлээ. Тэгээ би чинь тэрийг бас нэлээд хийдэг байсан шүү ер нь. Амар их юм ер нь мэддэг байсан шүү. Сурсан шүү. Бас тэгэж ингэж стрессээр явж байгаа зүйл нь би амар юм новшин амьдраад байгаа даа биш. Айгу тэндээсээ бас айгу их юм сураад шинэ өөрийгөө бас олоод илүү гоё дараагийн нөгөө нэг better me би бүтээгээд явж исэн байгаа даа байхгүй. Нэгэн удаагийн гадаа гараад алхах биш. Та хэдээс би ядаж 7 хоногтой 3 удаа заяа. 3 удаа нь багадгүй гээд 7 хоног 2-7 хоног 3-7 хоног хийгээд ирэхээр тэр 3 удаа чинь чи баг өдөр болгон хиймээр юм шиг өдөрт баг 2 удаа хиймээр юм. Тийм гоё мэдрэмжийг амар төрүүлдэг саяны одоо миний хэлсэн юмнууд байгаа байхгүй юу. Тэгээ энэ дундаас штэ хамгийн гол бидний ойлгох ёстой зүйл нь яагаад юунаас болоод стресстэй байна вэ гэдгийг яг тэр уг үндсийг ойлгох бидэрт амар чухал. Ер нь бүх юмд уг үндсийг нь ойлгочих юм бол гэд ингээд сэтгэл санаач тайвширчдаг. За тэгвэл одоо эндээс болоод би ингэж аашлаад эндээс болоод ингэж стресстэй байгаа бол би юуныхаа төлөө ямар арга хэмжээ степүүдийг авах ёстой вэ гэдэг ингээд дараагийн next юмнууд гараад ирдэг байхгүй. Тэгэхээр одоо бидэрт нэг ганцаардл гэдэг зүйл айгүй тохиолдод байгаа шүү дээ. Ингээл дайлгой синглчүүдэд. Тэгэл тэрэн дээр нөгөө нэг яагаад одоо яг юунаас болоод би ганцаардаад байна? Ярилцаж ямар юуны тухай ярилцсанаас болоод миний тэр ганцаардаж байгаа одоо энэ emotion-ыг trigger хийгээд байна гэдгийг хүртэл мэдэх амар чухал байдаг. Ихэнхдээ би юунаас болж стресстэй вэ гингүүд амар их юм төлөвлөчөө толгойдоо хийчээ тэрийгэ биччихэнгүүтээ нөгөө нэг өдөртөө цагтаа амжихгүй нэг хэдийн хийгээд дуусгаад бусдыг ингээд бас ингээд нухчмаар байгаахгүй. Тэгээд тэрийг хийж амжаагүй чадаагүйдээ амар их муухай стресстэй. Тэгээ угаасаа нөгөө нэг Jeff Bezos хэлдэг штэ. Хүн ингээд нэг амар тэг их юм хийж байгаадаа ерөөсөө стрессдэггүй. Юм төлөвлөчөө түүнийгээ хийж чадаагүйдээ амар стресстэй гэж амар өнөө үг байгаад байгаа байхгүй юу. Хүн хамгийн гол нь ингээд мэрэгжлийн үнээс яг зөвлөгөө авах нь зөв. Гэхдээ яг өөртөөгөө тулж ажиллаад би яг юунаас болоод ингэж байна гэдгийг мэдэх тэр яг гол уг үндсийг нь мэдэх нь маш чухал шүү гэдгийг та хэдтэй хэлмээр байна. Тэгээд ерөнхийдөө бол маш товчхон үргэлээ. Тэгэл 1-2 сар бүтэн ингээл нөгөө галзууртлаа мэдрэл муутай юм шиг баахан юм бодож өөр ажил хийж ингэж явхаар хүн ингээд хүссэн хүсээгүй өөрийгөө заримдаа алдсан үе байдаг чинь хүмүүс ч өөрийгөө алдчихлаа гэдэг ангууд энэ чинь амьдрал ерөөсөө нэгэн удаа өөрийгөө алдна гэж яахгүй зөө. Ямарваа нэгэн тохиолдол амьдрал болж байгаа ситүэйшнээс хамаарат хэд хэдэн удаа ч өөрийгөө алдах. Тэгснээ буцаж өөрийгөө better version-аа олох. Бас тиймэрхүү үеуд айгүй их байдаг. Амьд бие ингээл ажил хийгээл ингээл яваад идэг. Тэнгүүд яг ингээд нэг юм өөртөөгөө тулаад би чи юу гэдэг байгаа вэ ойрд. За ойрд би өөрийгөө яаж баярлуулаа, яаж өөрийгөө take care хийлээ. Би чинь усаа сайн ууж байгаа илүү өдөрт. Шингэн юм уухаас амар сайн шүү заяа. Шингэн юм бүр амар сайн уух хэрэгтэй шүү. Тэгээ магнезиум бас тэгээд тэр ууж агаарай. Окей. Яа. За усаас идэдээрээ. Тэгээ өөрийнхөө хийх ёстой зүйлүүдийг би хамгийн түрүүнд тавьж тэдрийгээ хийж биелүүлж ингээ те чадсан билүү гэд тэр бүх зүйлүүдийг хаяа умартахгүй надад бүр
байдаг. Тэгээ сая яг 1-2 сард тийм болоод тэгээ энэ дундаас хамгийн гол зүйл нь яг эргээгээд бүгдийг pick up хийх нь амар чухал заяо. Хайж болно, өөрийгөө заримдаа гээж болно. It's okay. Эргээгээд reset гэдэг тийм mindsetтэй байх нь айгүй чухал. Гэж би босно, дээшээгээ өөрийгөө татна, өөрөө өөртөө эргээд анхаарад эхлэх гэдэг яг тэр mindset ойлголт бидний тархинд бүр ингээд 100% суух хэрэгтэй. Одоо энэ gym метр хийдэг ч гэсэн ингээл шууд байжснаа дэглэмд ороод тэгснээ шууд ингээл өглөө гарч гүйж мөгөл it's nice, it's good, it's okay. 7 хоног, 2-7 хоног ингээд явна заяа. Тэгнь. Хамгийн гол нь тэгэнгүүтээ 2-7 хоногийн дараа за нэг 2-3 хоног тий читээ болоод тэгснээ нэг 2-3 4-5 хоног дасгалуудаа ингээл алгасаалтай. Эргээд бүгдийг нь ингээд reset хий шүү би. Одоо ингээд завхарчлаа хайчлаа хайрын юм гэж юусоо бодохгүйгээр за хизээ би энийг дахиад pick up хийх үү. За 7 хоног ингээд завсарлчлаа. За тэгвэл 7 хоногийн за нэгд өдөр би яг ингэж эргэж эхлэх шүү гэдэг яг тийм mindsetтэй байх хэрэгтэй шүү манайх. Окей. Өөрийнхөө бас хэрэгжилжсэн аргуудаа ингээд яриад явчлаа. Тэр уг үндсийг мэдэх, нойр хоолой бүтэн авах, тэгээд бас нөгөө өглөө өдөр оройны рутин гаргах маш их чухал байдаг шүү гэдгийг та хэдтэй хэлмээр байна. Тэгээ өглөө одоо нөгөө 30 минутын journal-ийг хийх ч юм уу. За нэг өдөр нь journal хийчээ дараагийн өдөр нэг 20 минут заавал гарч алхах ч юм уу те. Зүгээр л тэр бүтэн 24 цагийнхаа 20 минутыг өөртөө зарцуулаад өөртөө ярилцаад гой бодох юм а бодоод ингээд майнда заримдаа ингээ хамаагүй хаасайгүй ингээ wonder хийлэг заяа. Окей. За тэгээд энэ бичлэг та хэдт маань таалагдсан гэж бодож байна. Тэгээд авахыг аваад хаяхын хайнад тэгээд миний хэлсэн зүйлүүдийг бас 7 хоног 2-7 хоног 3-7 хоног тий at least хамгийн багадаа 3-7 хоног таад маань хэрэгжүүлээд үзэх юм бол дараа нь гээд нөгөө бидний бие тархи дээр өөртөө цаанаасаа нүсээд ирдэг байхгүй юу. Тэгэхээр та хэдтэй өндөр амжилтыг хүсье. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Баяр таа.